өнөөдөр Шингэлтэй дүүргийн мөсөн өргөн дээр тишүүрийн спортоор хичээлж байгаад манай сургуулийг төгссөн Монгол Солонгосын политехник коллеж үе төгссөн шавнартайгаа мөн энэ ерөнхий эрдмийнхаа багш нарт энэ зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд өнөөдөр биднээс оролцоод дууслаа. Энэ арга хэмжээ бол сайхан боллоо. 40 гаруй хүүхдүүд ирж бас сургалтаа хэлгээ тэгээд тишүүр дээр мөсөн дээр сайхан чөлөөт гулгалтууд хийгээд дээр нь бас манайх одоо сурж байгаа өгдлөгийн сурж байгаа шин төрийн мөнгө төр шортрикийн төрөл дээр үзүүлэх гулгалтуудыг хийж ангийн сургуулийнхаа хүүхдүүдэд үзүүллээ. Мөн дээр нь манай сургуулийг төгссөн 2010 онд 2008 онуудын төгсөлт хийсэн манай улсын аварга, олон удаагийн аварга, Ууганбаатар орлон улсын хэмжээний мастер, мөн ургаа цэцэг оёдлын технологичоор төгссөн олон улсын хэмжээний мастер, Монголын 10 гаруй удаагийн рекорд амжилтыг шинжилэн тогтоож байсан ийм мундаг сайхан тамирч шавнартайгаа хамт бид өнөөдрийг нэг сайхан бас хүүхдүүдтэй үзүүлж хийсэлээ. Та бүгдтэй баярлалаа.